За сайн байцгаана. Өнөөдрийн манай сэдв бол шашин. За их хүнд том сэдвээ. За шашин гэдэг бол хүний итгэл, бишрэл, шүтлгийн асуудал. Хүн бол аль ч шашныг, ямар ч шашныг шүтгэх нь бол чөлөөтэй байдаг. За тэрийг хинч буруутгах, шүүмжлэх бас боломжгүй. За монголчуудын хувьд бол эртээр үесээ бол аль нэг шашинд тэгж гүн гүнзгий автаж ороогүй байсан. Ерөнхийдөө бол мөнх тэнгэрээ шүтдэг, байгаль дэлхийгээ дээдэлж хүндэлдэг ийм ард түмэн байсан. За сүүлийн үед нэг 90-ад оноос хойш гэх юм бол одоо маш олон шашин орж ирж байна. Тэрнээс өмнө бас энэ манжийн дарлалын үед бол бид энэ шарын шашинд буддизмд бас их гүн гүнзгий орсон. Сүүлийн үед бол 90-ад оноос хойш бол христийн шашин ер нь бол маш их хүчтэй орж ирж байгаа. Тэгээ сүүлийн үед энэ сошиалаар яваад байгаа нэг бичлэг байгаа. Та бүхэнд бас сонирхуулъя. За энэ нөгөө манай залуучууд бас нэг шашин шүтдэг залуучууд ингээд хамт дуугаад болж байгаа шүү байна. Тэгээ энэ бол би бол эднэрийг шүүмжлэх гэсэн юм байхгүй. Сайхан монгол залуучууд итгэл үнэмшлээрээ хамт олноороо ингээд дуугаад болж байна тийм ээ. Гэхдээ энэ бичлэгийг тавигдсанаас хойш хүмүүс бол маш их хараад зүхэж үзэн ядч тэгж комментуудыг бичиж байна. Тэгэхээр ингээд талцал үүсэж байгаа байхгүй хамгийн гол нь. Ингээд талцал үүснэ гэдэг чинь ингээд нэг хэсэг монголчуудаа үзэн ядаад эхэлж штэ. Эднэр өстой тэнийг амтд малнууд ийм тэнийг юм шүтээд өстой нэрэ гэл ингээл те. Нөгөөдөл нь болохоор бид нар итгэл үнэмшлээр юугаа шүтгэх нь бидний эрх тийм ээ. Бид нар үнэхээр итгэцэн орцсон энэ шашин энэ үцэг тэнгэр гэдэг энэ бүхнийгээ шүтгэхэд та нар яагаад бид нарыг доромжлоод байгаа гэдэг үзэн яд. Ингээ хоёр талаасаа үзэн ядалт үүсээд ингээ Монгол улсын ард иргэд ингээд хоорондоо ингээд дайснууд усад эхэлчихэж байгаа байхгүй. Энэ хамгийн эмгэнэлтэй байхгүй. Хамгийн эмгэнэлтэй зүйл нь бол монголчууд хоорондоо хуваагдаад ингээ бие биенийг үзэн ядаад эхэлж штэ. Энэ бол болохгүй байхгүй юу? Тэгэхээр одоо яах вэ монголчууд манайхаа яах вэ? Ингээ хуваагдаад байна. Энэ шашин чинь ингээ хүмүүсийг хуваачдсан байна. Үзэн ядуулт юм байна. Тэгэхээр бид нар ерөөсөө нэг бол бүр шашин шүтгээ болиё. Зүгээр л бүгдөө бодит байдлаар бүх шашныг хүндлээд их гүн гүнзгий орохгүйгээр ингээд явах хэрэгтэй. Нэг бол яг л нэг л шашнаа шүтээ. Ерөөсө бүгдөө. Тэр нь баг Монгол улсын эв нэгдмэл байдалд хамаагүй дээр болчиход. Ер нь шашин гэдээ ярих юм бол одоо ер нь шашин гэж юу юм бэ гэвэл одоо хүмүүсийн танин мэдхүн одоо тэр ертөнцийг үзэх үзэл, итгэл бишрэл тийм ээ. Одоо энэ хороо ертөнцийн бүтэц зүй тогтлыг ямар нэгэн их сурвалжаар тайлбарлуулсан тэр мэдээлэлээ тухайн шашнаа гэж хүндлээд аваа явдаг. Дэлхий дээр бол 8400 гаруй шашин байна гэж байна. Тэр шашны тоо бол байнга нэмэгдчихэд, багасчихэд, зарим шашин шинээр үүсчил байдаг, зарим шашин мартагдаад үлдчихэд. Тэгэхээр шашин гэдэгт бол бас тэгж их гүн гүнзгий бүр ингэж хамаарагдаад яг л би тэр шашны хүн өөр бос шашин биш гэл ингэ явцуураад, туйлшраал тэгэх бол шаардлагагүй. Ялангуяа нэг улс үндэстэн эв нэгдэлтэй хамтдаж байггүй олон шашинд хуваагдах бол маш хортой. Тэрийг бол бид нар яг боддоор нь мэдэрлээ шүү дээ тийм ээ. Ингээл хэдэн залуучууд ингээл дууд болгонгот ямар их үзэн ядаж чинь. Нөгөө залуучууд эргүүлээд тэр шашныг шүтдэг хүмүүс бас эргээ тэр хүмүүсийг яаж үзэн ядах. Ингээ хоорондоо үзэн ядалт үүсэж шүү дээ. Тэр ерөөсөө болио манайхаа. Энэ шашин машин тэгж гүнзгий орохоо болио. Энэ шашин бол хүмүүст бол ёс суртахууны хүмүүжлийн танин мэдхүн маш сайхан эрдэм мэдлэг өгдөг. Үнэн. Хүнийг ад жаргалтай болгодог, амар амгалан болгодог, итгэлтэй болгодог, амьдрах тэр аврам зориг эргэлзээг бол тайлж өгдөг маш сайхан зүйл. Гэхдээ олон шашин шүтгэхээр улс орны нэгдмэл байдал, эв нэгдэлт бол маш хортой байдаг байна. Тэгэхээр ерөөсөө энэ аль нэг шашинд ингэж гүн гүнзгий орохоо болиё. Бүгдөө зүгээр л танин мэдхүн үднээс энийг судалцгаая, сонирхцгаая, гүн гүнзгий орохоо болцгоё. Тэгээд юг шүтэх вэ? Яах вэ гэвэл ерөөсөө Монгол улсынхаа тусгаар тогтнол, сайн сайхан байдал, байгаль дэлхийн цэвэр ариун, экологийн тэнцвэрт байдал энэ бүхнийг шүтэж тэгээ эцэг өвгдийнхаа сургаал, ёс заншил, дэг, жаяг энэ бүхнийг дээдлээд энэ сайхан шашнуудыг бол бүгдийг нь хүндлээд тэгээд нэг тийм өөрийн гэсэн үзэлтэй бас эцэг өвгдөөгөө хүндэлсэн юм Монгол гэдэг зүйл дээр нэгдээд ингээ явах хэрэгтэй байна. Тэгээ сүүлийн үед бас энэ дэлхийн нийтийн чиг хандлагыг хажиглаад хахад шашнаар дамжуулж ингээд тийм ард түмнийг захирах гэсэн, нэгтгэх гэсэн тийм бодлого бас яваад байгаа. Христийн шашныхан бас нэг цаагаараа ингээд бүх дэлхийг христчд болгох гэдэг ингээд тэрүүгээр дамжуулаад нөгөө өөрсдийнхөө бодлогыг бас тулгаж хүлээх гэдэг байгаа. Исламын шашнууд бас ингээд дэлхийн бүх хүн исламын шашинтан болох ёстой гэх мэтийн. Ингээд өөрсдийнхөө шашныг түгээн дэлгэрүүлээд энэ бусад улс үндэстнүүдийг ингээд уусгаж өөртөө нэгтгэх гээд байгаа ийм бодлого яваад байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд одоо учиргүй христчин болоод
Арай л биш шүү дээ тийм үстэй. Тэр христийн шашин бол Европ тэр Иерусалим одоо Израиль тэр хавцаанаа зогсон шашин. Тэднийхээ тэр нутгийн хүн ард түмний яс зан жаншилтай ингээ бүр нэвт уялдсан шашин. Тэгэхээр тэр нутгийн хүмүүс шүтээд болж байгаа байхгүй юу? А тэгвэл исламын шашин гэдэг энэ ойролт орнд дундад Азийн улс орнууд энэндээ маш гүн гүнзгий яс суртахуун яс заншлал ингээд соёлтой ингээ уялдсан. Тэр тухайн нутгийн хүмүүс бол тэр исламынхаа шашныг шүтээд ад жаргалтай тусгаар тогтносон нэгдмэл байдалтай ингээд байг болж байна. А монголчууд бид нартэй учиргүй христчин болоод учиргүй исламын шашинд ороод зохихгүй бид нарт бол арай л биш. Угаасаа манай ёс зан заншил соёл энэ арай өөр шүү дээ тийм үстэй. Хэрвээ бид нар бүгд христчин болчихвол манай Монголын ёс зан заншил бүр юу ч байхгүй болно. Исламын шашинд бүгд орчвол манай Монголын ёс зан заншил байхгүй болно. Манай Монгол улс тэгэл уусаал алга болно. Тэр шашинд ороод тэр тухайн нутаг бүс нутгийн одоо нэг хэсэг болоод дуусах байхгүй. Энэ исламын шашин, христийн шашин буруу муу гэж юм биш. Хамгийн гол нь яг тэр ёс зан заншилтанд тохирсон тэр тухайн бүс нутгийн ард түмэн л шүтэг. Монголчууд бол арай өөрийнхөө соёлтой илүү ойр нийтдээ энэ байгаль шүтдэг. Одоо байгаль дэлхийгээ дээдэлдэг, эцэг өвгдийнхээ үгийг сонсдог. Энэ өөрийн гэсэн тэр дархлаагаа барьж, өөрийн гэсэн тэр шүтлгээ шүтэж амьдрах хэрэгтэй. Бид нар зохихгүй, харин шашин бид нар зохихгүй. Яагаад гэвэл манай тусгаар тогтнолд халтай бидний Монгол улсын оршихуйд халтай учраас бид нар харин шашнуудыг шүтэх хэрэггүй. А хэрвээ та үнэхээр тэр шашныг шүтмээр байвал ёстой нэг соёл тэр нутаг дэвсгэр дээр нь амьдраад шүтэж болно шүү дээ тийм ээ. А яг Монгол хүн болсноороо Монгол үндэстэн нэгдмэл байхын тулд бид нар яг нэгдмэл шашнаа шүтэж нэгдмэл байсан хамаагүй дээр. Угсаа өөр гарц байхгүй. За ингээ бүгдөө Монголоо шүтцгээе, монголоороо байцгаая. Харин шашнаас зайгаа барьцгаая. Ах トゥ хамаатан садан үр хөвгтөө харин шашнаас хамгаалцгаая. Энэ харин шашин бол монголчуудыг талцуулах, монголчуудыг монгол биш болгох ийм хорт явуулах шүү. Болгоомжлороо манайхан.